Үзэгч та бүхэн ямрыг ирээ өнгөрсөн 14 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмтэрэг зөрчлийн талаар товч танилцуулъя. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 14 хоногт 4413 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагт 789 хэргийг хүргүүлсэн. За эдгээр хэргийн дийлэнхийг хүний биед халдаж гэмтэл учруулах болон өмчлөх эрхийн эсрэг буюу хулгай дээр нь булаах гэмтэрэг эзэлж байна. За цагдаагийн байгууллагаас хүний бие эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан 357, хүний амь насыг хохироосон гэмтэрэг 11, өмчлөх эрхийн эсрэг 244 гэмтэрэг бүртгэгдсэнийг шуурхай шалган шийдвэрлэж прокурорын байгууллагт хүргүүлсэн. За гэмтэрэг үйлдэгдсэн зарим шалтгаан нөхцөлийн хувьд иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундааны зүйл зохисгүй хэрэгснээс үүдэлтэйгээр аливаа маргааны үед бусдад хүндэтгэлгүй хандан бие эрүүл мэндэд нь халдсан тохиолдлууд байна. За өнгөрсөн 14 хоногт шийдвэрлсэн 115228 зөрчлөөс заримыг хэрхэн шийдвэрлсэн талаар товч танилцуулъя. Хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, за удаа гэр бүлийн хүчирхийлүүлсэн 297 иргэнийг шүүхээр 7-оос 30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж шийдвэрлүүлжээ.